Өнөөдрийн видеогоор та бүхэндээ 2017 онд гарч байсан Downsizing гэх нэртэй маш сонирхолтой уран зөгнөлт Enemy киног хүрэх болно. За тэгээд олон юм ярилгүй шууд кинонд орцгоё. Ирээдүйд Huawei хэд төсөлд нь хоол хүнсний хомсдол дэлхийн дулааллын гол шалтгаан болжээ. Хүн төрлөختөн уг асуудалтай тэмцэх арга олсон нь амьд биетийг тусгай аргаар жижигрүүлэх явдал байлаа. Киноны ихэнд Норвегийн эрдэмтэн эхлээд хархан дээр туршиж үзэхээр биелүүн тусгай шингэн шахаж төхөөрөмжөнд хэдэн цаг байлган хаалгыг нээж үзтэл харах хэвийн хэмжээнээс хэд дахин жижигэрсэн байдаг. Йорган энэ баярт мэдээг ахлагтай хэлэн олон жилийн судалгааны үр дүнд тэдний туршилт амжилттай болжээ. Ингээд 5 жилийн дараа эрдэмтэд туршилтынхаа үр дүнг олон нийтэд танилцуулдаг. Доктор Андрес уг туршилтын ачаар Huawei хэд төсөлд агарын бохирдол, усны хомсдол зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, дэлхийг тэр чигт нь өөрчлөх болно гэд хайрцаг онгойлох үед тэд харж буй зүйлд итгэж чаддаггүй. Доктор Йорган өөрийнхөө биеийг жижигрүүлсэн байлаа. Эрдэмтэд 5 жилийн хугацаанд түүнээс гадна сайн дурын 36 хүн дээр туршилтаа амжилттай хийж, байгалийн гамшиг янз бүрийн амьтдаас хамгаалах дэлхийн хамгийн анхны жижиг хэмжээтэй сууринг барьж байгуулжээ. Энэ хугацаанд 37 хүний нийт хог хаягдал ердөө ганцхан удуулсан нь давхар хогны асуудлыг шийдсэн явдал байв. Өдгөө жижигэрсэн хүмүүс тайзан дээр гарч ирэн тэднээс төрсөн хүүхдүүд ямар ч асуудалгүйгээр өсөж том болжээ. Эдгээр хүмүүс өөрсдөө болоод дэлхийд асар том хувь нэмэр оруулж байгаа юм байна. Энэхүү уг мэдээ дэлхийгээр тархаж улс орон жижигэрсэн хүмүүсийг анхудаа харна. Манай гол дүр Паул үүнийг гайхалтай үйл явдал гэж үздэгч. Ээж нь хүмүүсийн өвчнийг эдгэх арга олоогүй байж тэднийг жижигрүүлэх нь утгагүй зүйл гэж санал нийлдэггүй. Паулийн хувьд хөдөлмөр заслчаар ажилладаг жирийн нэгэн залуу юм. Ингээд 10 жилийн дараа Паул найз бүсгүйтэйгээ гэрэлж хамт амьдрах болжээ. Ажлаа тараад суух үедээ найзах нь хөрш саяхан жижигэрсэн талаар сонсох бөгөөд оройн гэртээ явж очиход эхнэр нь ажлын ядаргаанд орж тоолгоо нүгдсэн байдаг. Хамтрагч нэрэгүүгээс олж Одри бүхэл өдөржингөө ганцаараа ажиллажээ. Паул толгойг нь барьж юу болсныг сонсон. Хэд хоногоос тэд шинэ байшин сонирхдогч цуглуулсан мөнгө нь хаанаас хүрдэггүй. Эхнэрээ сайхан амьдруулна гэж амласан ч цалин багтай түнд шинэ байшин аавна гэдэг мөрөөдөл мэт санагдаж байв. Сургуулийнхаа ойгоор Паул баярын үйл ажиллагаанд нь явж очтол багын найз нь тэдэнд хэлэхгүйгээр эхнэртэйгээ хамт ирэн цугласан хүмүүсийг гайхшуулж орхидог. Ангийнхан нь жижигхэн байх ямар байна? Онгоцоор яаж энд ирсэн бэ гэд янз бүрийн зүйл асуух хооронд Дэв түнд найзын ёсоор үнэ яран жижигэрсний дараа бүх зүйл шинжлэгдэж, ялангуяа санхүүгийн дарамтаас ангижран сайхан амьдрахаар ийм шийдвэр гаргаснаа тайлбарладаг. Паул одоо хүртэл хуучин байшинтай амьдран дөнгөж мөнгө хоримтлуулж эхэлж байхад найз нь өөрийн гэсэн том хаустай болж юунд санаа зовхгүй жижигрүүлсэн хотод сайхан амьдарч байгаа юм байна. Хэрвээ түүнийг бодож үзнэ гэвэл Лишүрланд гэх хотод нь амьдрахыг зөвлөн тэнд хамгийн чанартай хаус, хамгийн сайн эмчнэр, хүүхдэд аюулгүй орчинтай хийснээр Паул Одри хоёр ч бас тэдэн шиг сайхан амьдрахыг хүсдэг. Багахан атаархал төрөх үед утсан дууран үл өдлөх авах тэдний зээлийн өргөдлийг цуцлжээ. Банк өр орлогын харьцаанаас нь тэдний зээл төлөх чадамжгүй гэж үзсэн тул Паул өөр арга олохоор найзхаа хэлсэн хотыг сонирхохоор явж очдог. Ингээд тэр хоёрыг очих үед хотын танилцуулах өдөрлөг болж байлаа. Амьдралаа сайжруулах гэсэн хүмүүс тэнд цугласан байх ба хөдлөх залуу өөрийгөө жижигрүүлсний ачаар 40 жил ажиллаж авах мөрөөдлийн хаусаа өөрийн болгосноо харуулan эхнэр нь газрын теннисний дараа найзуудтайгаа тансаг зоог барьж үн тэдлийн дэлгүүрээс алмаадсан бууж эмэг зүйлтийг ердөө $83 худалдаж авчээ. Танилцуулгын дараа тэр үед мөрөөдөл болсон уг хотыг нүдэрээ харан амьдрах боломжтой эсэхийг судал харуулдаг. Одоогийн орлого хадгаламж тэтгэврийн зээлгээд бүх мөнгөө тооцож гаргуулan эмэгтэй тэдний $152,000 нь Лишүрланд хотын ханшаар $19 болж байгааг хэлэн энэ мөнгөнд нь тансаг хаус, машин, эмнэлгийн даатгал, фитнес, татвар зэрэг бүх зүйл багтаж насан туршдаа сайхан амьдрах боломжтой гэв. Ханшны зүрхнээс олж тэд цаашдаа мөнгөнд санаа зовох шаардлагагүй болж байгаа юм. Тэр хоёр баяртайгаар гарын үсгээ зурах ба удалгүй тэд байгаа бүх зүйлсээ зарж ажилласаа гарцхан найзууд, ажлынхан, гэр бүл, хамаатнууд гээд хайртай хүмүүстэйгээ уулзсан тэднийг санах болно гэж баяртай гэдгээ хэлнэ. Оройн тэднийг пабд суух үед согцсон залуу яриа өдгөөр жижиг хүмүүст бидэнтэй адил хууль үйлчлэлтийг эсхийг асууж тэд улсад ямар ч татвар төлдөггүй, юу ч худалдаж авдаггүй гэж үл ойлголцдог. Ингээд тэр хоёр хорийн бөгжөө тайлж хайрцагт хийж авч явна.
Хот руу явах автобусанд суухад жижигсэн хүмүүс хамт явах ба эмчээс зөвлөгөө аваад эргэж буцалтгүйгээр мис ажилбарт орохыг зөвшөөрдөгч. Эхнэр нь дотроо айцтай байлаа. Эмч тэр хоёрыг дуудаад эрэгтэй эмэгтэйгээр нь салах ёстой хэлэн эхлээд Паулыг оруулахар болжээ. Орой уулзыгээд эмчийг дагаж ороход тэд бүх хүсийг нусаад шүднүүдийг нэмчилж дараа нь тусгай өрөөнд оруулан жижигрүүлэх шингэнэ шахаж ажилбараа эхлүүлдэг. Ажилбар дуусахад сольгчид амралтын өрөө рүү авчих бөгөөд Паул ухаан ороод эхнэрийнх нь ажилбар хизээ дуусахыг асуун санаа зовн суух үед удалгуутунд дуудлага ирнэ. Одри битгий уурлаарай хэмээн утасны цаанаас гэв гэнтхэн уйлж эхэлдэг. Юу болсныг асуухад тэд ус хөмсгийн хуснаас олж айсанда тэндээс угтсан байна. Паул тайвшруулахыг оролдон уулзаж ярилцъя гэдэгч эхнэр нь буцаж очихыг хүсэлгүй гэр бүл найзуудаа орхиж чадахгүй гэдэг айлан эхлээд өөрийгөө бодох ёстой байж би буруу шийдвэр гаргасан байна гэв. Үнээс олж Паул түнлөө хашгичан тэд хэрэлдэж ууцаа тасалдаг. Маргааш нь түүнийг эмнэлгээс гаргахад тэд хотоод танилцуулж амьдрах цоошин хауст нь хүргэж өгнө. Тансаг энтрээр бренди хувцас гайхалтай орч угддагч ганцаараа байгаадаа сэтгэл дундуур байв. Удалгүй хонх дууран хаалга тайлгаад хүрэлтийн газараас тэдний хорийн бөгж бичиг баримт гээд хайцтай зүйлсийг авчирчээ. Ингээд тэр өдрөөс хойш нэг жил өнгөрч тэд салах өргөдөлд гар үсгээ зурдаг. Нэгэнт жижигсэн хүмүүс буцаад хэвийн хэмжээндээ очих боломжгүй тул Паул хаусыг худалдаж явах эрхгүй болж одоо арай хэм дүнтэй орон сууцанд амьдарч байгаа юм байна. Тэрэ дуудлагын төвд ажилд орж Кристен гих эмэгтэйтэй болцож эхэлжээ. Тэднийг орой ол идэх үед дээд айлын хөршин хэд чимээ гаргаснаа хүлээн хэрвээ ахиж чимээ гаргавал манад ороод ир хамтдаа шоу дэгээд гарч явна. Болцооны дараа тэр хоёр амралтын өдөр уулзахаар тохиорч удалгүй Паул хөршиндөө явж орон үдшилэг дээр ирсэн найзуудтай танилцдаг. Гэтэл бүжиглэх үед нь танихгүй эмэгтэй түнд мансууруулах зүйл өгснөөр сэтгцэд нь хүчтэй нөлөөлжээ. Өглөө нь ухаан ороод сэртэл тушаан гэрээ цэвэрлүүлэхээр цэвэрлэгээний баг дуудсан байв. Түнд хувийн бизнесээ яран хүссэн зүйлийг чинь олж өгч чадна гэхэд Паул цэвэрлэгчийн хиймэл хөлийг анзаарч эмэгтэйг ийм байдлаараа удаан явбал өвдөгний асуудалтай болж цаашлаад түнхний үе солиулах хагалгаанд орохоос аргагүй болно гэдэг. Ноглон жилийн өмнө улс төрчдийг шүүмжилснийхаа төлөө шийтгүүлэн тэд хүчээр жижигрүүлэх ажилбарыг хийж уг явцад алдаа гарч нэг хөлөө алдсан байна. Паул эмч биш гэдгээ элдэгч эмэгтэй найзад нь тусламж хэрэгтэй байгаа гэд хүчээр дагуулж явах бөгөөд замдаа тэд хотоос зайдуу байх мексикчүүдийн дүүргээр дайрч нууц түнэлээр гарan түүний амьдардаг газарт ирдэг. 90 тойрны ажиглан харж үзүүлдэ итгэж чаддаггүй. Ингээд Паул эмэгтэйг даган дотогш орно. Гэтэл хизээж төсөөлж байгаагүй олон давхар айлуудтай ядуусын бүхэл бүтэн хот байдаг. Тэд эмнэлгийн тусламж авах боломжгүй тул ноглоо найзад нь тусалж чадна гэж итгэн энд дагуулж иржээ. Хэдий Паул эмч биш ч гэсэн эмэгтэй туслахаар ямар эм уухыг хэлж өгөн хэдэн цаг тутамд биеийг хөдлөх хэрэгтэйгээд мэдэх зүйлээ зааж зөвлөдөг. Хэд хоногийн дараа Паул хиймэл хөлийн засах үедээ санамсаргүй эвдэлж оргисноор эмэгтэйг шинэ хөлтэй болох хүртэл нь оронд нь тоос оруулж аяг тав гугаан цэвэрлэгээний ажлыг хийж тэдний үлдэгдэл хоолыг цуглуулан ядарсан хүмүүс тараахт нь тусалж эхэлжээ. Ноглон хүмүүс тусалж явдаг нэгэн тул Паул тэр олгонд нь хамж явж байгаа юм. Ингээд дараа 7 хоногт нь тэд тушааны гэрийг цэвэрлэхээр дуудаджээ. Хөршин түүний хизэнээс 0 цэвэрлдэг болчихвгээд шоолж инехэд тэрэ эмэгтэйг шинэ хөлтэй болдол дараагийн 6 сар энэ ажлыг хийхээс аргагүй болсноо хэлэн түүнтэй хамт байгаадаа заалгаж байлаа. Залуу зовж байгааг нь хараад эмэгтэйгээс саллахаар нөрөглөө дагуулж явахаар шийдэж тэд 10 хоногийн дараа буцаж ирнэ гэдгээ хэлэхэд ноглоо Паултай хамт явна гэж зөрүүлдэг. Эмэгтэйг эмнэлэгт байх үед нь доктор Йорган уучлалгүйсэн захиа явуулж түүнийг хэрвээ нөрөөгт ирвэл өөртөө нуулцахыг хүссэн байна. Ноглоо энэ боломжийг ашиглан хамт явахыг гуйхад тэд худлаа ярьж байна гэж боддогч удалгүй эмэгтэйг дагуулan нөрөөгт очдог. Паул докторыг хараад алмааран тэд метаны хийнээс суулж Антарктидын мөсөн голуу тайлан дэлхийн төгсгөл ойрхон ирсэн тухай ярилцсан. Доктор Йорган үүнээс сэргийлэхийн тулд Хуами хэд төсөлтийг зохицуулахаар жижигрүүлэх арга олсонж нийт Хуами ердөө 3% л туршилтанд орсон байна. Туршилт нь хэд хожимдсонд тэр сэтгэл дундуур байгаа бөгөөд тэр оройн Паул эмэгтэйгийн хөлийг барьж өгөн тэр хоёр бие биендээ сэтгэлтэй болжээ. Маргааш нь тэд хамгийн анхны жижиг хүмүүсийн тосгонд очиход тэднийг халуун дулаанаар угтаж авдаг. Тосныхан энэ хугацаанд газар дор асар том хот байгуулж
хоол хүнсээ тарж ургуулan мал амьтаа үржүүлж ирээдүйд амьдрах орон сууцнуудаа барьж хүн амьдрах бүхэл орчныг бүрдүүлсэн байна. Тэд хүн төрлөختнийг сүрлээс амьд авч үлдэхийн тулд энэ бүгдийг барьж байгуулжээ. Паул тэднээс энд хэр удаан амьдрах боломжтойг асуухад тэд ойролцоогоор 8000 гаруй жил амьдрах нөөц байгааг хэлдэг. Ингээд тэр өрөөнд доктор тосных нь талархснаа илэрхийлэн гаргасан шийдвэрээ дагаж тэдэнтэй хамт газар дор хотод амьдрахаар болжээ. Паул ч бас хамт явахаар шийдэн энэ бол амьд үлдэх сүүлчийн боломж хэмээн эмэгтэйг ятгах үед ноглаан үлдэж байгаа хүмүүст бидний тусламж хэрэгтэй. Түүнийг галзуурсан байна гэд нөгөө хоёртой уулзулдаг. Тушаан түүнд дэлхийн сүрэл ойрон хэдэн зуун жилдээ тохиохгүй гэдгээ хэлэн бидний хийж чадах юу ч байхгүй хамтдаа буцъя гэдэгч Паул газар дор амьдрахаар нэгж шийдсэн байлаа. Маргааш нь тэд дуулж хуурдан хамгийн сүүлчийн удаа нар жаргахыг харах бөгөөд орой олоход тэд салах ёс хийцгэн Паул тосгоныхонтой хамт хонгил руу ордог. Гэтэл энэ үед тэрэ буруу шийдвэр гаргаснаа ойлгон хаалга хаагдахаас өмнө амжиж гарна. Хонгил бүр мөсөн хаагдсны дараа тэд онгоцоор гэртээ харж Паул хуучин амьдралдаа эргэж оржээ. Киноны төгсгөл хэсэгт тэр хоёр өвчтөе хүмүүс туслахаар хоолунд зөөж Паул эцэстэн зөв шийдвэр гаргаснаа ойлгон амьдралдаа сэтгэл хангалуун байгаар кино маань өндөрлөж байна. Танд өнөөдрийн яаж өгсөн кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж, суугаад дэмжиж subscribe дараарай. Дараагийн сонирхолтой кино тайлбараараа удахгүй уулзцаая. Түр баяртай.